За энэ хилийн бомб дээрх асуудлыг 8 жилийн дараа буцаагаад ярьлаа л да. 13 онд бид нар нэг ийм хууль гаргаад яг тэр Наранбаатар гишүүн бол одоо засаг дарга хийж өсвчээс зовлонгийн мэдчих шиг байна. Хилийн бомб гэдэг дээр ам амаараа гарсан, дур дураараа дүргсэн, өөрийн хуультай гэсэн ийм олон толгой бий болдог. Олон талд хахуул авдаг, олон талд хүн суртал учруулдаг гэдэг юм бол 13 оны үед яригдээ тэг бид нар нэг юм бомбын захиргааны хуульчлөө одоо нэр мартчихлээ, нэг хууль баталсан. Тэгээ яах вэ, тэр хуулийг хэрэгжүүлээд эхэлсэн чинь ер нь Монголын шинжил өөрчлөлт яагаад явагддаг юм гэхээр бүгдээрээ л хар гэртээ хаан, бор гэртээ богд тэр бомбын дээр атман болцсон байдаг. Ингээл хоорондоо үзэлцээл сүүлдээ сайхан бэлэг яасан тэр хуулийг хүчинг болгоцсон байна. Тэгэхээр бидний энэ асуудлаас ингэ зугтаж явж болохгүй л дээ. Эсвэл энэ хил дээр одоо ингэж баах хамтан багшруулж байлгахын хэрэг байд юм уу, үгүй юм уу? Би бол тэр 13-нд хийсэн шийдлээ нэг сайн ч гэж бодохгүй байгаа. Яг энэ Наранбаатар гишүүний хэлж байгаа шиг томьёолоор хийсэн. Тэгээд нэг очихоор нэг жорлон ярьдаг, нэг орон сууц ярьдаг, танаахан гэдэг, манаахан гэдэг. Энэ ч манаахан л байгаа байхгүй. Ингээд нэг улс мөртөл улс дотор нэг хилийн бомб дээр улс байгуулсан. Хилийн цэрэг натманддаг, гайлынхан нэг атманддаг, хахуулаа авдаг, мэрэгжлийн хяналтанд хүндрүүлдэг. Ийм их олон хүндрэлийг л уган зохицуулъя л гэсэн юм л да. Тэгээ би энэ ерөнхий санааг нь бол дэмжиж байгаа. Харин зөв бүр та нар маань сайн яар. Энэ атман ч буухгүй штэ. Хөөе. Наранбаатар шүү буухгүй штэ. Эдгээр бууж өгдөг байхгүй. Бүгд өөрөө суугтаа. Хилийн цэргээр хамгаалуулна. Мэрэгжлийн хяналтаараа хамгаалуул. Ер нь штэ одоо та нэг юм боддоо олон жаруулаа байгаа юм чинь. Энэ мэрэгжлийн хяналт чи хил дээр ажиллах хэрэг байгаа юм уу? Би одоо ингээд нэг жаахан часарган тайван руу гаргаад үзсэн чи тэд нар ингэхий. Дээжээ өвлж шинжилээд одоо авбал авна, авахгүй л авахгүй гэж. Түнш манах шиг хил дээр оруулж ирээд нэг гайлынханд баахан ахуул өгж байгаа. Тэгээд тэнд шинжилгээ өгөөд тэгээд юм байхгүй шүү. Бид нар одоо энэ айл гэр болж тоглоо болмоор байна. Улс баймаар байна. Ордог гардаг юм хүмүүс хянамаар байна. Үнэн сэтгэлээс юм хиймээр байна. Одоо энэ бас ерөнхий санаан зүг бүртлээ ингэж болохгүй. Дахиад би энэ сэргэлэн генерал багт хэлчихье. Та нар нэг хилийн баахан юм донгоддгийн. Тэгсэн мөртлөө булганы тэнд хилийн хажууд ингээл алт малтаа ухаал давхиж явдаг. Тэгээ бүгд ингэж юм хамгаалдаг байхгүй. Нэг л эх орны юм хамгаалаад байгаа юм шиг мөртлөө дандаа амин хувийн арилж наймаа, ашиг хонжоо, хэд хахуул. Тийм учраас би энэнийг санаачсан гişүүдэг бол би дэмжиж байна. Энэ зөв юм. Харин та нар зөв болгоор. Маш хэцүү шүү дээ ер нь ажил хийхэд. Тэгээд нэг засаг нь санаачилсан хуулийг дараагийн засаг нь дийлхэ байгаад бууж өгсөн түүхтэй ийм хууль орж ирж шүү. Ер нь энэ нэг идэж уудаг юмнуудаа ялвал яах багсвал яадаг. Энэ цаа чин одоо та нар ийм гоё юу хийж ингэж над руу 2 3 мессеж байна л дээ би уншаад яах вэ? Тэр бөмбөлөг гэнэ мембөлөг гэнэ онц бүрэн их төлөөлөж ямар ч нэмэр алга гэж байна. Наранбаатар гişүнэ. Би элтерээс танд хийсэн та зовлонгийн мэддэг. Нэмэр алга гэж дэлгэр цаагаа. Гүй би та нарыг санаа оноо аваад бүлэг дээрээ яриад юмаа цэгцлээ л гэж хэлж байна шүү дээ. Энд чинь нэг л Монгол улс байгаа юм байгаа үстэй. Түүнээс хилийн Монгол улс, мэрэгжлийн хяналтын Монгол улс, гайлын Монгол улс, ямар нэгэн Монгол улс гэх юм байхгүй. Ямар арчааг улс вэ гэдэг. Тийм учраас би дэмжиж байна. Наранбаатар гişүнэ та нар тэгээд жахан хэрэгчээр юм хийгээрээ. Энэ их олон ам амаараа гарсан өөрийн хуультай гэж донгодсон хэл ахуул авил тодруулахч байх л би зүгээр нэмээ санал хэлж. Тэгэхээр та нар тэн дээр бодооч би одоо ингээд бас олон жил ингээд хараад нэг л биш байна. Тэгэхээр хил дээр нэгэнт хил нэвтрээд ороод ирсэн юмыг одоо мэрэгжлийн хяналт үзээд болж юм болохгүй байна гэд 1000 хэлэд нэмэргүй. Би амьдрал ярьж шít. Тэр биноноос нэг 10-ыг өгчих гэдгсэн 5-ыг өгчих. Тэгээ аваачаа судлаад шинжилээд заамсч үзсэн за одоо тэг болж юм. Одоо ийм улс дэлхий дээр байхгүй шүү дээ. Гарал үүслийн гэрчилгээ анхны нөгөө нэг гэрээ хэлцэл тэр айлын нутаг дээр байхад нь авчирчсан шинжилгээний дээж ийм юмар л хэлдэг болохоос биш Улаанбаатарын хотод оруулж ирээд гайл дээр бөөгнүүлчихэд одоо тэгээд шинжилнэ гэдэг энэ нэг юм ирэн концепцийг та нар буцаж хараараа. Бусад улс орнд тэгээд амьдраад зөв яваад байна. Хил рүүгээ уулаас оруулахгүй байна. Анханасаа болохгүй байгаа юм бол шинжилчихэд авахгүй гэж хэлж байна шүү дээ. Ийм юм руу шилжүүлэх сайн шүү л гэж би хэлж байна.